2015 оны 1-р сарын 15-ны өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 8-р тогтоолоор 31-р хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлаж, Дархан сумын 9-10-р багийн нутаг дэвсгэрт шинээр 74 га газарт 394 айлын орчин үеийн амны орон сууцны хороол барихаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. 2020 оны 4-р сарын 16-ны өдөр тус хорооллын ажлыг аль биесээр эхлүүлж, гэрээнд гарын үсэг зурх ёслол 16 цагт хүндэтгэлийн тархинд болсон юм а. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй аймгийн захирагчийн ажлын албаны дарга Аравжаа Дэлгэрэх 31-р хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх Дархан ус уг компани гүйцэтгэх захирал Ариун Даланаар гэрээнд гарын үсэг зурсан юм а. Үүний дараагаар өргөжлүүлэн төслийн талбайд шав тавилаа. Бүтээн байгуулалтыг зохицлох Дархан ус сувгийн хамт олон маань өнөөдөр энэ ажлыг хийж гүйцэтгэж чанарын өндөр түвшинд богино хугацаанд 40-45 хоногийн дотор энэ ажлыг хийж гүйцэтгэнэ. За энэ төсөл хөтөлбөр хэрэгжснээр 2016 онд дэвшүүлж байсан Дархны хөгжил бидний ирээдүй 9 эрдний мөрийн хөтөлбөр мөн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр туссан томоохон ийм бүтээн байгуулалтын ажил иргэд маань 0.5 га газар дээр өөрсдийнхөө хүссэн загвар дизайнаар орчин үеийн шийдэл бүхий энэ сайхан байшингуудаа барьж өөр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн аз жаргалтай Дархан хоттой ийм сайхан амьдрах нөхцөл бололцоо бүрдэж байгаа. Тэгээд энэ маань урагштай байх ёстой. Энэний барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг хангуулах хүрээнд Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 9 банкнд бид нар танилцуулга хийж одоогийн байдлаар энэ төсөл хөтөлбөрийг дэд үтсжүүлэх төсөл хөтөлбөрт нь оролцъё гэсэн болон цаашдаа энэ талбай дээр 74.5 га газар талбай дээр энэ 396 айлын амны орон сууцыг барихад дээрх энэ барилга байгууламжийг нь санхүүжүүлэх санал бүхий хүсэлтэд 4 банкнууд санал болгосон. Тийм учраас бид өшөө гэрээг нарийсгаад энэ газар олголтын дээр байшин саваа барих гэж байгаа иргэдэд банктай холбож өгөх урт удаан хугацааны бага хүүтэй зээлээр хангуулах ажлыг зохицоор нь шийднэ. Шинэ суурьшлийн энэхүү бүсэд барих амны орон сууцны хорооллын шав тавих ёслолд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэбат, аймгийн засаг дарга Насанбат, аймгийн засаг даргын орлогч Гамболт нарын удирдлагууд аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид оролцсон юм а. Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаль орчинд ээлтэй, эрүүл, аюулгүй 5 тухтай орчныг бүрдүүлсэн орчин үеийн амны орон сууцны хороололд 1300 орчим иргэн инженерийн бүрэн хангамжтай орон сууцнд амьдрах боломж бүрдэнэ. За нийт төсөв төртгөн 3 тэрбум 940 сая төгрөг. За энийг 5 сарын 1-ний өдрөөс 8 сарын 1-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр цэвэр бохир усны шугамын ажлыг гүйцэтгэхээр байна. За цэвэр усны шугам нийтдээ нэг 8000 м, бохир усны шугам нэг 14000 гаруй метр. За нийтдээ нэг 23 орчим мянган метр газарт цэвэр бохир усны шугам шүлжээ татах. За нэг 500 гаруй инженерийн байгууламжуудыг давхар барих, хашаажуулах, цахилгаан эрчим хүчээр хангах энэ ажлуудыг хийж гүйцэтгэхээр манайхан 30 хүний бүрэлдэхүүнтэй, за 10 гаруй машин техниктэй дээр ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар календарьсан төлөвлөгөөгөө хийгээд бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. 394 айлын орчин үеийн амны орон сууцны хорооллын талаар иргэд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн захирагчийн ажлын албанаас авах боломжтой.